Хүүхдүүд октод маань сайхан байна. Тэгээ октод маань хар багасаа бас над дээр цуг дөрүүлээ явсан октод тэгээ мэдээж энэ Сагсан бөмбөгийн 393 холбооны хамт олон энэ телевизэний зохион байгуулсан маш олон хүмүүст баяр хүргэлье. Тэгээ ямар ч монголчууд багийн спортоор арьсан бөмбөгөөр амьдрал хийдэг боллоо. Багийн спортоор медаль авах гэж намайг ярьдаг байхад хүн болгонд ийм боломж байхгүй баг. Эсэж дээр хилдэг байсан бол одоо тэгээ энэ бодит зүйл боллоо шүү дээ. Тэгээ монголчууд бид 13 дугаар зууны дэлхийн талыг эзэж би энэ үгийг маш их ярьдаг байсан. Тэгээ энэ маань бодит ажил болсон маш их баяртай байна. Супер тоглосон октод тий. Монголчууд надаар хэлэхгүй бүгд харлаа шүү дээ. Аз ТV-с ингээд Монгол октодтой ингээд гараад ирлээ. Ах нар нь бас жоохон медаль авч гоосон бэртэл юм л байсан. Тэгээд энэ нөгөө 3-3 анх эхлүүлж байхад ер нь бол хүмүүсийн гудамжны спорт, ийм спорт гэсэн бол одоо тэгээд бүгд бодит ажил боллоо шүү дээ тий. Тэгээд ямар ч байсан та бүгд монголчууд багаараа хамтдаа Сагсан бөмбөг тоглож чаддаг шүү гэдгийг хэлж байна. Монголд бүр эмэгтэй Сагсан бөмбөгчд байхчгүй үед бид нар 3-3-аар эхэлчихсэн. Бүр 22-0-оор үрд хожигдох жоо. Тэгээд одоо ингээд уйггүй эцсний явсны үгчинд хүүхдүүд маань октод манаас хөдөлмөр их сайн хийлээ. Тэгээд дээрээс нь энэ холбооны хамт одоо ивент гэгчнээс маш сайн дэмжиж ажилладаа. Тэгээд энэ мэдээж Монгол тим Монгол яваа бид нэг баг бид нэг улс гэсэн үрэнд дор явдаг. Тэгээд бид нар монголчууд багийн спорт багаараа хамтаараа чаддгаа гэсэн ил тод харагдлаа. Тэгээд олон бусад холбоодууд бас сайн ажиллах байх гэж бодож байна.